Сайн Вау! Арай жоохон дуусах байна уу? Ага нэг үзье. Сайн уу? Баярлалаа. Мэдээж энэ дуу хэдхэн хормын дараа зүү дахин үржигдэх байх гэж бодож байна. Ингээд та бүхэндээ энэ чинь төмөн амралт гэж мэдчихлээ. Өнөөдөр гайхалтай тэмдэглэлт өдөр билээ. Өнөөдөр Дундгов аймгаас төрөн гарсан аян хамтлагийн 30 жилийн төгөөж байна. Та бүхэндээ аян хамтлагийн нэрээс 30 жилийн баярын мэндийг хүргэе. Үнэхээр Дундгов аймаг гэдэг бол үнэхээр дуу хуурын өлгийн нутаг билээ. Тэртээ 95 онд банцэн гитар бариад хэдэн залуучууд Дундгов аймгийн баригдсан орон сууц 3 давхар 5 давхар орон сууцнуудын ааштай их чахнараас зугтаж загнууж зэмлүүлж заримд нь магтуулж явсан үед нэгэн дард хоцорчээ. 95 онд хэдэн сайхан залуучууд нийлж би та бүхэндээ нэрийн дурдъя. 95 он Дундгов аймгийн төвийн залуу аян хамтлагийн ахлагч Отгон жаргал Батэрдэн баяр сайхан хэдийгээр одоо бид бүхний дунд байхгүй ч гэсэн хоёр сайхан хамтлагийн гишүүн маань Бурхны оронд цадраад байгаа билээ. Тэр хүмүүсээ бас дурсан санах нь зүн хэрэгцээ. Энх баяраа нарыгаа бас энэ мөчөд дурсан санах нь зүйтэй байхаа. Тэд магадгүй Тэнгэрээс хамтлагийнхны 30 жилийн ойг магадгүй хамтдаа тэмдэглэж бид бүхэнд бас гэрэл хийгээгээ цацруулах үзээ. Одоо 97 онд бас хамтлагт нийлж байсан Цолмон төгс мөн 11 оноос өнөөдрийг хүртэл хамт яваа Энх жаргал, Тамир, Батболт, Батэрдэн нар та бүхний өмнө гарч ирэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдөр 30 жилийнхаа хойг магадгүй энд хүрэлцэн ирсэн, магадгүй энд суугаа залуучууд, бүсгүйчүүд та бүхний дунд Дундгов аймгийнхан нилээдгүй байгаа гэдэгт би бол эргэлзэхгүй байна. За ингээд та бүхний өмнө за энд байгаа нэг дуу энд хүрэлцэн ирсэн зочдынхоо дуу хоолойг сонсъё. Бүгдээрээ аян гэд гуравтаа хэлье. Нэг хоёрын гурван. Баярлалаа. Ингээд та бүхний өмнө Дундгов аймгаас төрөн гарсан өдөгөө 30 жилийн хайн нүр зодгож буй аян хамтлагийг адагдаш хин дор өрж байна.